За 2 байнгын хороо дэмжсэнд баярлалаа. Тэгээд ерөнхийдөө энэ бол бас засгийн газрын нөгөө 2024-с 28 оны мөрийн хөтөлбөр тусгагдсан байгаа энэ агуулга. Тийм учраас энийг оруулах зайлшгүй шаардлагатай. Тэгээд оруулж явж ажиллаа эхлэхгүй бол амжихаа болохгүй гэж санаа зовж байгаа. Яа тэгэхээр манай ер нь ихэнх хуулиуд бол даргын эрх мэдлийг дандаа хамгаалахад, хадгалахад чиглэгдсэн байгаад байна. Дэсэн мөртлөө иргэдэд болохоор дандаа хариуцлага өргөх гэсэн нэг ийм чиглэл рүү яваад байна гэсэн ийм судалгаа байгаа. Тийм учраас ер нь бол хуулийн засаглал гэдэг чинь иргэдийг одоо төрийн одоо хүчнээс хамгаалах ийм л одоо үндсэн зорилготой шүү дээ. Тэгэхээр тэр зорилгоо хангахын тулд өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлтнүүдээс иргэдийг хамгаалахын тулд энэ хууль эрх зүйн орчин тийшээ чиглэсэн байх ёстой гэсэн ийм үндсэн зорилгын хүрээнд энэ асуудлаа дахиж юу авах вэ? Одоо энэ 26 оныхоо төлөвлөгөөнд оруулаач гэсэн энэ саналыг гаргасан юм аа. Тэгээд дэмжиж өгнө үү гэж хүсэж байна. Тийм, маш зөв шүү. Энэ парламентын 3 төгөлдрчлийн бодлого стратегийн хүрээнд энэ хуулиар эрх мэдэлтэнгүүдэнд илүү эрх олгоод байгаа журмуудыг зэгцлэх, заалтуудыг байхгүй болгох гэдэг зорилго явж байгаа. Одоо яг улсын хурал дээр хилцэгдэж байгаа хууль тогтоомжийн хуулийн дээр Баярмаа гишүүн яг энэ заалт бас жоохон эрсдэлтэй яваад байна гэдэг юм. Бас зарим яамдуудаас энэ дээр татгалцсан жоохон хүчийг нь сулруулах гэсэн заалт орох гээд яваад идэм билээ. Тэгэхээр хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсэг дээр яг энэ журмын тоог зөөлж эх оны 4 сарын 1-ний дотор засгийн газар энэ хуулиудын өөрчлөх, шинжилэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хугацаатай үүрэг өгч байгаа. Тэгэхээр энэ заалтан дээр дэмжиж бас хамтарч ажиллаарай гэж.